За, сайн уу? Би One Level-ийн. За, дунд цотны хичээл нь 2 дахь хичээл рүүгээ орж байна. За, өнөөдөр бидний үзэх хичээл болохоор зэрэг conditionals. За, бид нэр A2 plus level дээр conditionals part 1-ийг нь бол үзсэн байгаа. Өнөөдөр part 2 нь. За, ингээд шууд хичээл рүүгээ орцгоё. Хэрвээ part 1-ийг үзээгүй байх юм бол zero and first conditional-а заавал үзээрэй. Энэ IELTS дээр хамгийн их орж ирдэг дүрм шүү. Мэдээж academic English сурах гэж байгаа бол дүрм суурьтай байх хэрэгтэй. IELTS зөвхийн тулд academic IELTS ч юм уу, IB TOEFL ч юм уу те эдгээр шалгалтуудад заавал орж ирдэг дүрм шүү. За тэгэхээр маш их анхаарч үзээрэй. За өнөөдрийн эхний үзэх conditional маань second conditional ямар үед ашиглагддаг вэ гэвэл зөвхөн төсөөлж болох одоо нэг байж болно л доо. Гэхдээ одоо учир зүггүй маргааш би ингээд ерөнхийлөгч болно гэдэг чинь нэлээд тийм худлаа ситүэйшн байгаа. Тэгэхээр төсөөлж болдог эсвэл боломжгүй зүйлийг ч юм уу төсөөлөхдөө хэрвээ би эрэгтэй байсан бол тийм юм байх байсан. Хэрвээ би амтан байсан бол тийм амтан байх байсан ч гэдэг юм ингээд нэлээд боломжгүй зүйлийг төсөөлж ярихдаа бид нар энэ дүрмийг ашигладаг байгаа. За мэдээж condition болон result гэсэн хоёр хэсэгтэй. За condition төрүүлж ороод result нь ардаа орж болно. Эсвэл result нь төрүүлж ороод condition ардаа орсон ч болно. Энэ чанарын ямар нэгэн ялгаа байхгүй. За гол нь дүрмийг гол ашиглах зөв ашиглах хамгийн гол зүйл нь гэвэл condition буюу if-ийг ашигласан хэсгтэрээ past simple цагийг ашиглаад result нь subject, would, verb, object байх юм шиг. За I would be bird гэдэг ч юм уу. I would be a wolf гэдэг ч юм уу. За энийг сайн анхаараарай. Condition if гэд past simple, result нь would гэд өглөөг анхны хэлбэрээрээ. За тэгвэл дүрмийн бусаар хувирдаг үг гэж байдаг. Үг гэхээс илүү past be маань I was, he was, she was байдаг те. Би гэртээ байсан гэвэл I was at home болдог. За тэгвэл зөвхөн second conditional гэдэг дүрмдээ I, he, she дээр if I were гэж ярина. I was биш if I were. If I were a boy. За тэгэхээр энийг заавал сайн анхаараарай. If I was гэж ярьчвал та дүрмийн алдаа гарах нь шүү. За жишээнүүд рүү орцгоё. If I were you, би чиний оронд байсан бол I would buy a Porsche. Би Porsche авах байсан. Би чи хэлсэн бол Porsche авна гэж. I would be a bird if I were an animal. Хэрвээ би амтан байсан бол шоо байх байсан. If I had $1 million, I would donate to the poor. Би $1,000 байсан бол ядуу хүмүүст хандуулах байсан. She would like Mike if he were taller. Хэрвээ Майк өндөр байсан бол тэр эмэгтэйд таалагдах байсан. Өндөр болно гэдэг чинь зөвхөн төсөөлж штэ. Тэгэхээр нэг second conditional-аар хэлж байгаа. If I were Brad Pitt, I wouldn't divorce Jolie. Би Brad Pitt байсан бол Jolie-гаас салахгүй байх байсан. If the world was triangle, Mongolia would be on top of this. Хэрвээ дэлхий гурвалжин байсан бол Монголоос хамгийн дээр нь орой дээр нь байх байсан. Энэ миний л төсөл. Миний одоо төсөлж байгаа зүйл те. За үгүйсээ хэлбэрийн харъя. Condition result аль хэсгийг үгүйсгэж болно. If I weren't a teacher, хэрвээ би багш байгаагүй бол I would be a manager. I wouldn't buy an island if I were a rich guy. I would just buy a small country. Хэрвээ би баян залуу байсан бол жижигхэн арал авахгүй харин жижигхэн улсаараа худалдаж явна гэж нэгдвэл бас л миний л төсөөлөл штэ. If I were you, хэрвээ би чи байсан бол I wouldn't lose weight. You already look really good. Хэрвээ би чи байсан бол би лавж ингээ хасахгүй. Чи одоо аль хэдийн амар гоё харагдаж байна. I wouldn't waste my time on Brad if I were Julia. He is a bad guy. За хэрвээ би Julia байсан бол Brad-д цагаа
гарцдаггүй waste my time on гэж юм те. He's a bad guy. Тэр бол муу залуу. If Mongolians were 20 million, we would be on top developed country. On top we would be the top гэсэн юм шүү. За монголчууд хэрвээ 20 сая байсан бол одоо жишээлдэг хөгжингүй орнуудын нэг байх байсан. I would live in the hole if I were a mouse. Би хэрвээ хулгай нэсэн бол нүхэнд амьдрах байсан. I would simply go out and scare the children. Би зүгээр л гарч явал хүүхдүүдийг айлах байсан. If I were invisible for a day, хэрвээ би нэг өдрийн туршид invisible буюу үл үзэгдэж байсан бол I wouldn't rob a bank. I would prank on my friends. Би банк дээрэмдэхгүй найзуудыгаа prank-наа гэсэн хэлбэр байна. За асуух хэлбэр нь if you could change one thing about yourself, what would it be? За if you were a god, хэрвээ чи бурхан байсан бол what would you do first? Чи эхлээд юу хийх вэ? Who would you date if you could have dinner with anyone in this world? Чи хинтээ чамаагүй дэлхийн хинтээ чамаагүй хаалт дарах байсан бол чи хинтээ болцох вэ? If you could, who would you bring back to life? Хэрвээ чи чаддаг бол хэнийг амьдралд буцааж авчих вэ? Where would you live if you have to live outside of Mongolia? Чи заавал Монголоос өөр орнд амьдрах гэвэл хаана амьдрах вэ? Та бас л төсөөлж байна те. If you were a serial killer, where would you work? Чи хэрвээ serial killer байсан бол хаана ажиллах вэ гинэ? Зөвхөн хэнийг алах вэ ч гэдэг юм асуулт зохиохгүй те би ядчаал. За дараачих нь third conditional буюу энэ нь 3 дахь conditional нь past conditional буюу өнгөрсөн цаг дээр conditional. За condition if гэд бидний яг өмнөх хичээл дээр үзсэн past perfect-ийг авна. If I had eaten, if I had known, if I had gone, if I had studied гэж явах нь штэ. If I had woken up earlier. Result хэсэг нь I would have, subject would have гэд past participle эсвэл verb ed. If I had woken up earlier, I wouldn't have missed my coffee гэж хэлэх нь. За энэ нь өнгөрсөн цаг дээр conditional гэдэг нь утга нь юу вэ гэхээр ямар нэгэн зүйл би хэрвээ тэгсэн бол тэгэх байжтэй гэж ярьдаг тийм. За би азтай ч гэж болно, азгүй ч гэж болно. За хэрвээ би сэтгэл зүг сураагүй байсан бол би тийм юмар сурах байсан байх та ч юм өнгөрсөн цаг дээр байж болох байсан зүйлийг possibility буюу магадлалыг амар баяртай гарч хэлж болно, харамсаж хэлж болно. За би жоохон л эрт гарсан бол хоцрохгүй байх үедээ гэж би харамсаж болно. Би одоо жоохон л оройтсан бол хоцрох байсан байжтэй гэж баярлах байж болно. За юу ч ярьч та. За харъя. You can use for expressing both regression and gratefulness. Чи харамсаж байгаагаа илэрхийлж болно, баярлж байгаагаа илэрхийлж болно. Мэдээж бид нар төсөөлж боддөө штэ өнгөрсөн тэгээгүй л байсан бол тэхгүй байх байсан биз дээ гэл тэр зүйлийг илэрхийлэхдээ бид нэр past conditional буюу third conditional-ыг хэрэглэдэг. It is simply saying that something different might have happened only if something was different in the past. Тэгээг бол тийм байж болох байсан байна гэдгийг илэрхийлдэг, okay? Тэгээд тэр хүн харамсаж байна уу, баярлж байна уу гэдгийг мэдээж тэгэл ярьж байгаа хэм маягаас нь хараад бид нэр ойлгож байна. За жишээ харъя. She wouldn't have become a doctor if her mother hadn't insisted her. Түүний ээж нь түүнийг одоо шахаж чаардаагүй бол тэр эмэгтэй эмч болохгүй ах байсан. If she hadn't studied English, she wouldn't have studied in the USA. Тэр хэрвээ англи хэл сураагүй байсан бол Америкт сурахгүй ах байсан, of course. If mom hadn't woken me up, I would have been late. Хэрвээ ээж манай амиг сэргээгүйсэн бол би хоцрох байсан. If I hadn't found my husband, I wouldn't have had my children. I love them. Энэ бол амар баярлж дээ. Би нөхөртөө уулзааг байсан бол ийм хөр хүүхдүүдтэй болохгүй байхсан. Би тэдэндээ маш их хайртай гэж байна. If I
hadn't gone out, I wouldn't have lost my wallet. Энэ бол харамсаж байна тий. Хэрвээ би гараагүй байсан бол би төрөвч алдахгүй байх байсан. Энэ бол sense of regret байна. If Susan had married to John, she would have been happier. Хэрвээ Susan Johnтай гэрлчихсэн байсан бол тэр илүү жаргалтай байж болох байсан гэж байна. If I turned left, I would have been dead. Хэрвээ би зүүн тийшээ эргэсэн бол хөвчж болох байсан. Өвцөн ч байх магадгүй байсан. Байх магадгүй ч. За, if you hadn't gotten into university, what would you have done? Хэрвээ чи сургуульд ороогүй байсан бол what would you have done? Аль нь past perfect tense дээр тий. Чи юу хийх байсан бэ? Where would she have traveled if she hadn't gotten into the accident? Тэр эмэгтэй асуулт ороогүй байсан бол хаашаа аялах байсан бэ? If you hadn't studied medicine, what would you have studied? Хэрвээ чи эмнэлгийн салбараар эмчээр medicine гэдэг чинь эмзүүчээр ч юм уу сураагүй байсан бол чи юу сурах байсан бэ? If you hadn't come out tonight, what would you have done? Чөнөөрэ гарч ирээгүй бол юу хийх байсан бэ? Which car would you have bought if you hadn't bought that Ford? Чи тэр Ford-ыг авахгүйсэн бол өөр ямар машин авах байсан бэ? Зөвхөн өнгөрсөн дээр тэгээгүйсэн бол тэхүү байх байсан уу? Яах байсан бэ гэж асууж байна те. If she hadn't lost her wallet, what would she have bought? Хэрвээ тэр эмэгтэй түрүү чи хаягүйсэн бол юу авах байсан бэ? За wish за энэ бас дахиад нэг юм жижигхэн extra юм дүрм оруулъя. Тийм зүйлийг тийм байгаасаа гэж хүсэж байна гэвэл past simple хэлдэг. Энэ нь мөн зөвхөн төсөөлж байгаа unlikely outcomes. За тийм байсан ч болоосаа гэж хэлэхдээ if-аас past simple хэлдэг. Гэтэ нэг тийм болох магадaltaй зүйл биш шүү. За I wish that I had a big house. Би том ашинтай байсан ч болоосаа I wish that we didn't need to work today. Өнөөдөр ажил хийх хэрэггүй ч гэсэн болоосаа I wish you lived close by. Чи ойрхон амьдардаг ч байсан болоосаа I wish that John wasn't busy tomorrow. John маргааш гэж хэлж байгаа нээсээ өнгөрсөн цаг дээр амар санаагаад дөрөв л алт дүрм. John маргааш завгүй биш байсан ч болоосаа I wish that I could speak Spanish. Би Спани хэлээр ярьдаг ч байсан ч болоосаа I wish that I could try. Би машин чалааддаг ч байсан болоосаа I wish that we could go to the party tonight. Өнөөдөр үдшилэг рүү явсан ч болоосаа. За тэгвэл өнгөрсөн цагт тэгцэн байсан ч болоосаа гэдэг нэг юм харамсаж байгаа юм хүсэл байдаг те. Тэрийг хэлхийн тулд I wish that гэд тэр өгүүлбэрээ past perfect цаг дээр had the blah 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 гэж хэлнэ гэсэн үг. I wish that I had studied harder at school. Би сургуульдаа маш хичээл сурсан ч болоосаа. I wish that I hadn't eaten so much yesterday. Би өчтөр тийм хитэггүйсэн ч хадлаасаа өнөөдөр гизөвдөж юм ч юм уу те. I wish that the train had been on time. Галт тэрэг цагтаа ирсэн ч болоосаа. Ямар нэгэн зүйл өнгөрсөнд арай өөр байсан ч болоосаа гэж хүсэж байгаа хүслээ илэрхийлэхдээ wish that past perfect гэж авдаг. I wish to speak to the headmaster гэдэг нь I would like to гэсэн. I would like to гэдэг нь I want to гэсэн. Дараатай. I wish to гэдэг нь тхийг хүсэж байна л гэсэн. I want to гэдэг нь жоохон тийм энгийн хэллэгээр I would like to гэдэг нь жоохон тийм official зүйл дээр одоо ажил дээрээ, сургууль дээрээ ч юм уу багштайгаар захта I want to learn гэж this that гэхгүйгээр I would like to ask you something, I would like to learn more about this гэдэг ч юм уу хэлдэг. За тэгвэл I wish to learn more about this гэж хэлж болно. I would like to гэдэгтэй ажиллах баттай. I wish to go now or I do not wish to publish this article. I wish these people to live. I wished him a happy birthday.
They wished us Merry Christmas. За ингэж ашиглаж болдгоо. За see you guys.